байна уу? Намайг Жаргалмаа гэдэг 27 7 хоногтой жирэмсэн ээж байгаа. Жаргалмаагийн хэд дэх жирэмслэлтэй вэ? Анхны жирэмсэн байгаа. Анхны жирэмслэл. За. Жирэмсэн болсоор одоо бидний ямар өөрчлөлт илэрж ийн, хоол ундан та хэрхэн яаж анхаарч байна? Жирэмсэн болчоод ерөнхийдөө бол айхтар бол хордлого бол өгөөгүй. Тий. Ер нь бол иддэг юмнуудаа одоо чүү сайн идж байгаа. Тий. Тэгээд заримдаа нэг амттай эсгэлийн юм ч юм уу, тий. Заримдаа халуун ногоотой юм ч юм уу. Өдөр болгоо нэг өөр нэг хүсэл гарч ирээд байдаг. Тий. За тэгээ ямар ч байсан бол одоо би жирэмсний хоолтын талаар бас зөвлөгөөг бичиж өгье. Дээрээс нь хүнсний бүтээгдэхүүн те хэрхэн ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх талаар бас зөвлөгөөнүүдийг бас давхар өгье. За өнөөдөр хоол зүйчийнхаа хэлснээр бичиж өгснөөр хүнсээ цуглуулах гээд явж байна. Аль болох тод ногоог сонгож ирээрээ гэсэн байгаа. 7 хоногт нэг удаа бол яг ингээд сакс төрөөд яг хаан уулын юм уу юуны ийм арт сансрын ийм арт орчтой нөгөө гэрт дөнжин гарав гэдгсэн шүү дээ. Банк цагаан гурил идээд авахгүйгээр аль болох бор гурилаа ч юм уу те эсвэл нөгөө бүхэл өөрийн гурил энтри одоо бол нөгөө нэг бүхэл өөрийн талах илүү их сонголттой болсон болохоор тэр үр тариагаа бол хэрэгжилж явах ёстой. За хоол зүйчийнхаа хэлснээр одоо махаа сонгоё. Өвлийн үлдрэл болж байгаа юм чи өхөр юм уу хоньны мах илүү зүгээр бах гэж зөвлөсөн. Өхрийн гуйны цул махнаас нь сонгоч арай алгалсан зүгээр. Жирэмсэн болчоод аль болох нөгөө шүлтэй хоол илүү идмээр санагдаад хоньны махыг арай илүү хэрэгэлдэг болсон. Энгийн хүмүүсийнхийг бодвол арай нөгөө өндөр байх хэрэгтэй болохоор өдөр дууг нь 2 аяга сүү гэж зөвлөд юм байлээ. Гэтэ яг 2 аяга сүү бол ууж болж чадахгүй байгаа. Гэтэ яг сүү цагаан идэгээ бол аль болох төлхөө хэрэглэхийг бодож байгаа. Өөнөрөө хоол зүйч манаас заавалчгүй йоджуулсан даваас аваарай гэж зөвлөсөн. Тий, жирэмсэн ээжнэрт бас йодны хэрэглээ айгүй их сайн нөлөөтэй байдаг. Тэгэхээр даваас йоджуулсан. Бор будаа, шар будаа, бүлгүр будаа энэ сонгол зүгээр гэж зөвлөсөн. Өнөөдөр хүнсээ цуглуулаад дуусчлаа. Тийм тэгээд өмнө нь дэлгүүр хийсэж байхдаа ер нь йодыг агуулсан хүнсийг ерөөсөө нэг төлхөө хэрэгжилж байгаагүй юм байна. Ялангуяа нөгөө далайн байцаа хэрэгжилж болохгүй гэд бодоод байдаг байсан. Тийм тэгээд далайн байцаад чи йод их агуулдаг болохоор жирэмсэн үнд бас хэрэгтэй юм байна. Одоо ганц өөрийгөө холж байгаа биш бас гидсэн дотроо бас бяцхан хүн одоо боожулж байгаа болохоор илүү их одоо шимт хижээлтэй тий аль болох өглөө өдөр оройныхоо хоолыг цаг тухайд нь идчихье гэж аягүйх боддог болсон. Жирэмсэн эмэгтэй хүмүүс маань ер нь бол өдөр тутамдаа 10 нэр төрлийн хүнсийг хэрэглэхийг зөвлөдөг. За тэгээд цагаан эдэнээс тараг байна, ааруул байна. За жимснүүд байна. Үр тарианаас самраа авцсан байна. Манай ээж маань бол ер нь бараг л жирэмсэн эмэгтэй өдөр тутам хэрэглэх хүнсээ ер нь цуглуулад аваад ирсэн байна. За одоо жирэмсэн болсноор ер нь өөрийнхөө эрүүл мэндийн төвд очиод хяналтандаа орцсон байгаа тий орцсон. За тэгээд хяналтанд орсон эмчнэр маань одоо ямар амин дэмэрцийн бэлтгэл хэрэглэхээр зөвлөсөн бэ? Жирэмсийн эхний 3 сар хүртэл фолиочлээ бол уусан. Тий. Тэгээд бас омега бол илүү ухаантай хөвгттэй болдог гэдэг. Тархины хөгжил цай гэдэг. Тэгээд жирэмсэн болсноос эхлээд ерөнхийдөө бол омега ууж байгаа. Тий. Тэгээд сая 24-7 хоногтойгоос эхлээд кальцийг ерөнхийдөө бол бас нэмэлтээр авч байгаа. Ер нь бол одоо яг жирэмсэн үед хэрэгэлдэг амин дэмэрцийн бэлтгэлүүдээ хэрэгжилж байгаа юм байна. Дээрэс нь одоо олон найрлагт
бичил хичээлийн бэлтгэл гээд 10 аминдим 5 эрдэс бодис агуулсан энэ бэлтгэлийг хэрэгжилж байгаа юу? Олон найрлагт бичил одоо юугаа бэлтгэлээ яг хэрэгжилж эхлэх байгаа. Энэ яг ямар учиртай бэлтгэл юм бол Монгол улсын хэмжээнд манай хоолтын жилийн үндэсний 6 дугаар судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүд бичил хичээлийн тутал маш өндөр гарсан. Цус баатал, Д аминдимын тутал, йод тутал тийм ээ. Тэгэхээр энэ бичил хичээлийн тутлаас сэргийлэх зорилготой 10 аминдим 5 эрдэс бодис энэ бэлтгэл маань ерөөсөө өдөрт авах тэр аминдим эрдэсийн хэрэгцээг бүрэн хангадаг ийм бэлтгэл байгаа. нөө ямар гоё. Тэгэхээр энийг бол сум өрхийн эрүүл мэндийн одоо төвүүдээр өгж байгаа учраас өрхийн эмчээс очиод энэ бэлтгэлээ авч хэрэглээрээ. Төртлөө хэрэглэх нь шүү дээ, тий? Хэдэн 7 хоногтоогоос ер нь яаж хэрэглэвэл зүгээр вэ? Энэ бэлтгэлийг энэ олон найрлагт бичилтэй жилийн бэлтгэл хяналтанд орсон цагаасаа төртлөө хэрэглэх хэрэгтэй. Тэгэхээр төртлөө хэрэглэнэ гэдэг чинь нэг 6 сар орчим хэрэглэнэ гэсэн үг. 180 ширхгийг өдөрт нэг ширхгийг тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн судалгаагаар баталгаажсан, нотлогоотой ийм бэлтгэл байгаа. Тэгэхээр энэ бэлтгэлээ бол авч хэрэглэх хэрэгтэй. Төрт хий. Нэг юунд шахмалт айгүй олон аминдын байгаа нь айгүй таалагдчихээн тий. Тэгвэл ээж нар чинь нэг дангаар нь төмөр уугаал, дээ уугаал над шиг заавал авч байна. Тэгэхээр бүгдөө одоо энэ хүнсээ тийм ээ хоол болох талаар хоолны технологичийг урьж авчиръя. Жирэмсэн ээжүүд болоод ирэхээр яг ийм хоол яг идэх ёстой өдөрт гэхээсээ илүүтэйгээр яг та өөрөө өнөөдөр юу хүсэж ямар хоол идмээр санагдаж байгаагаа тулгуурлаад дээр нь хөнгөн аминдим эрдэс бодис авахын тулд бага зэргийн жимс нэмээд өгөхөд илүү зүгээр идэг. Таны авсан хүнснээс тааруулаад гэх юм бол орой хөнгөн гэх юм бол эслэгээр баялаг ер нь байцаатай хуурга мөн шүл хийвэл зүгээр юм шиг гэсэн хэлж байна. Байцаатай хуурганд маань ерөөсөө лууван орно, байцаа орно, мах орно. Ингээл болоо. Тэгсэрний хамтдаа тэгээд шимтэй. Оянаг чи махчин ерөнхийдөө бол илүү төмрөөр баялаг гэдэг тий. За, ер нь манай Монгол малын мах чи одоо хамгийн бэлчээрийн малын мах гэдгээр маш онцлогтой маш одоо олон төрлийн юу эрдэс агуулсан те бас амин дэмтэй. Тэр дотроо бол мах маань төмрөөр баялаг, цайраар баялаг. За одоо цус бааталт гэхэд бол төмрийг бол бас хангалттай авч чадчихжээ шүү дээ. Уг нь бол мах манай Монголын одоо бэлчээрийн малын мах байна. Гэтэл тэр мах идж байгаа одоо тохиолдолд бид нар тэр маханд байгаа төмрийг яаж биедээ сайн шимэгдүүлэх вэ гэдэг асуудал айгүй чухал тийм ээ. Махан хол идчихэл дараа нь сүйтэй цайгаа уугаал нөгөө бор цайгаа уугаал янз бүрийн одоо байхгүй цай ногоон цай уугаад ах юм бол нөгөө төмөр чинь бие шимэгдэхгүй. Тэгэхээр бид нар жирэмсэн ээж нартаа бас энэ талын зөвлөгөө одоо маш сайн өгөх хэрэгтэй болж байна. Өнөөдрийн ээлжинд баг зэргийн хууралт явуулна. Тэгээд хуурах гэж байгаа маань болоод ирэхээр луувангаа баг зэргийн цэцгийн цуснд хуурна. Яагаад тэгж байгаа вэ гэхээр лууван одоо хуураад тэгээд цуснд хуурах тохиолдол аавт нь илүү ялгаруулдаг учраас баг зэргийн их биш баг зэргийн сонгонтой луувангаа ихний ээлжинд хуураад өгөх хэрэгтэй. Тэгээд хоолоо болчоод Басныхаа дараа одоо нөгөө нарийн навчид одоо буйцаа тий буйцаагаа баг зэрэг хийгээд 2 минутын өмнө яг л буйцаагаа хийчихэл давсаа хийгээл тэгэл 2 минутын дараа хоол бэлэн болно л. За өнөөдрийнхөө хоолоор байцаатай хуурга мөн олон үрийн шүл өгч шүл хийлээ. Ер нь нөгөө нэг олон үрийн шүл ерөөсөө хийж үзэж байгаагүй. Тийм тэгээд хийж идчихмээр юм байна гэж бодлоо. За тэгээд байцаатай хуургыг ч гэсэн ерөөхдөө бол баяжуулаад хийх ёстой юм байна гэдгийг бас ойлгож авлаа. Тийм тэгээд өдөрт авах ёстой шимт хичээлээ. Ингээд баг юу хоолуудаараа авчиж гинэ гэж. За өнөөдрийн бидний бэлтгэсэн амин дэмээр баялаг хоол маань их хамттай байлаа. За
Тэгээд олон их зүйл мэдэж авлаа. Бүгдэнд нь баярлалаа. Баяртай. Баярлалаа.